Уулзалтын эхэнд Эрдэнэс MGL компани гүйцэтгэх захирал Бямб сайхан 5-7 ордыг цогцоор нь ашиглах бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан нэмэн өртөг шингээж экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, ордын хэмжээнд шаардлагатай дэд бүтэц бүтээн байгуулалтын ажлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох тооцоо судалгааг хийж байна. Монгол улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байгаа хувьцааны үнийг өндөр байлгах чиглэлээр хэлэлцээг үргэлжлүүлэн өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагч талтай 3 бүлэг яриа хэлэлцээ хийгээд байна гэдгээ танилцуулсан юм а. За тэгээд 5-7 ордыг цогцоор нь ашиглах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан нэмэн өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, ордын хэмжээнд шаардлагатай дэд бүтэц бүтээн байгуулалтын ажлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох тооцоо судалгааг бол өнөөдөр хийж байна. За мөн дээр нь Монгол улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшил байгаа хувьцааны үн цэнийг өндөр байлгах чиглэлээр яриа хэлцээг үргэлжлүүлэн явуулж байгаа. Харин Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэг ярианда улсын хурлаас байгуулсан ажлын хэсгийн тодорхой санал дүгнэлтүүд улсын хурал засгийн газрын холбогдох тогтоолыг баримтлан тогтоолын хүрээнд 5-7 ордыг ашиглахтай холбоотой яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай. Зүүн чиглэл рүү явах төмөр замын яриа хэлэлцээг цаг хугацааны үед хамтдаган явуулах, болж игэл эх жилийн хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг онцоллоо. Зүүн чиглэл рүү явах төмөр замын энэ яриа хэлцээг бол бас цаг хугацааны хувьд бол бас хамтдаган явуулах. За болж игэл эх жилийн хавраас бас бүтээн байгуулалтын ажлыг эхлэх энэ чиглэлээр бол бас Японы талын хөрөнгө оруулагч талтай бол ажиллах ийм шаардлагатай. За урагшаа явж байгаа төмөр зам энэ 5-7 орд газруудын одоо байгаа чиглэлээр нь бол ажиллах энэ чиглэлүүдийг бол Хятадын Шанхай компанитай бол үргэлжлүүлж яриа хэлцээрээ хийх ийм чиглэлээр бол яриа хэлцээгээ бол үргэлжлүүлэх ёстой. Нэгүрэлбэл бүх ордыг бол тэр чигээр нь бол эргэлтэнд оруулах гэдэг энэ үндсэн зарчмыг бол ажил хэрэг болгох зүйтэй гэж үзэж байгаа. За 5 төмөр замын асуудлаар бол 51% нь бол Монголын төрд бахаар энэ яриа хэлцээг бол хийх ёстой. Тийм учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын төмөр замын төлөөллийг бол нэмж оролцуулж энэ чиглэлийн бас үйл ажиллагаа яриа хэлцээг үргэлжлүүлэх ийм шаардлагыг бол байгаа. Тэгээ энэ чиглэлээр бас ажлын хэсгийг бол ажиллах байхаа гэж ингэж бодож байна. За дээрэс нь бол эрсдэлд бол аль болох эрсдлийг бол буулгах ёстой. Хөрөнгө оруулалтын бол аль эрсдлийг Монголын талд нөгөө талаас нь бол Монголын талд нөхд үр өгөөжигээ бол аль болох нэмэх чиглэлээр бол бас ажлын хэсэг сайн ажиллахтай ажиллах ийм шаардлагатай байгаа. Мөн Хятадын Шинхуа компанитай хэлэлцээгээ үргэлжлүүлж улсын хурлын ажлын хэсгээс гаргасан чиглэлийн дагуу 5-7 бүх ордыг эргэлтэд оруулах зарчмыг ажил хэрэг болгох нь зүйтэй. Төмөр замын 51% нь Монголын төрд байхаар яриа хэлэлцээг хийх ёстой. Тийм учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын төмөр замын төлөөллийг нэмж оролцуул гэлээ. Мөн энэ үеэр Монгол улсын ерөнхий сайдыг Бээжинд очиж гэрээ байгуулах гэж байна гэсэн мэдээлэлд Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэг аль биесээр байсураа илэрхийлсэн юм а. Монгол улсын үндсэн хууль бусад ямар ч хууль дээр байхгүй хууль бус бие даагчдын зөвлөл гэдэг нэртэй энэ зөвлөлөөс Монгол улсын ерөнхий сайдыг Бээжинд очиж Бээжинд айлчиж Бээжингийн гэрээ байгуулах гэж байна гэдэг энэ асуудал дээр аль биесийнхээ байр суурийг илэрхийлье. Ер нь бол зөндөө тэслээ, зөндөө гүтгүүллээ. Гэтэ одоо бас хариулахгүй болохгүй ийм асуудал бол энэ нөхдүүд бол түлхэж байна. Нэгдүгээрт Монгол улсын ерөнхий сайд Бээжинд айлчлахгүй бүгд найрамд Хятад ард улсын Дайлан хотод Дэлхийн эдийн засгийн зуны форумд оролцсноо. Тодорхой хуралдаануудад оролцож өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. Мөн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр бүгд найрамд Хятад улсын ерөнхий төрийн зөвлөлийн сайд ерөнхий сайдтай уулзаж цаг үеийн асуудлуудаар, эдийн засгийн асуудлуудаар, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаар үндэсний аюулгүй байдлын зөвлөл, засгийн газраас гаргасан тодорхой шийдвэрүүдийн дагуу тодорхой асуудлуудыг ярьж уулзнаа. Та бүхний яриад байгаа 5 толгойн асуудлаар бол би бол улс орны эрх ашиг маань хангацсан тохиолдолд 5 толгойн асуудлаа Монгол улсын засгийн газар шийдээд явнаа. 5 толгойг энэ тэнд биш Улаанбаатар хотод шийднэ гэдгээ та бүхэнд бас хэлье. Шийдэхтэй хүрвэл та бүхэн шиг юм үндсэн хуулийн бус, хууль бус юм элдв нэгдлээс асуухгүйгээр шийднэ гэдгээ бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. Шийдэхтэй хүрвэл төр засгийн зохих байгууллагуудаас холбогдох шийдвэрүүдээ гаргаж хагаад олон нийтэд нээлттэйгээр шийднэ гэдгээ хэлхийг хүсэж байна. Би энд нэг л зүйлийг хэлье. Ер нь бол хол явахгүй тулга тойрсон энэ улс төрөө эндээ Монголдоо л хий гэдгийг та бүхэнд бол хатан анхааруулж байна.
Уулзалтын төгсгөлд ажлын эсхийн ахлагч Эрдэнэс MGL компани гүйцэтгэх захирал Бямсайханд 5-7 яриа хэлцээг үе шаттай үргэлжлүүлж тухай бүр засгийн газарт мэдээлж танилцуулж байхыг үүрэг болгосон юм а. Мянган баяр мэдээллээ. Одоо нөгөө хөрөнгө оруулагч талтай ярьж байна. Хийж байна. Нийтдээ бол одоо 3 бүлэг яриа хэлцээ бол хийгдсэн байгаа. Одоо бол 3 ажлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох тооцоо судалгааг бол өнөөдөр хийж байна. За мөн дээр нь Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа болон үндэсний аж ахуй нэгжүүдийн эзэмшил байгаа хувьцааны үн цэнийг өндөр байлгах чиглэлээр яриа хэлцээг үргэлжлүүлэн явуулж байгаа. Харин Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг ярианда улсын хурлаас байгуулсан ажлын эсхийн тодорхой санал дүгнэлтүүд улсын хурал засгийн газрын холбогдох тогтоолыг баримтлан тогтоолын хүрээнд 5-7 ордыг ашиглахтай холбоотой яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай. Зүүн чиглэл рүү явах төмөр замын яриа хэлэлцээг цаг хугацааны үед хамтдаган явуулах, болж игэл эх жилийн хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг онцоллоо. Зүүн чиглэл рүү явах төмөр замын энэ яриа хэлцээг бол бас цаг хугацааны хувьд бол бас хамтдаган явуулах. За болж игэл эх жилийн хавраас бас бүтээн байгуулалт. Гэтэ одоо бас хариулахгүй болохгүй ийм асуудал бол энэ нөхдүүд бол түлхэж байна. Нэгдүгээрт Монгол Улсын ерөнхий сайд Бээжинд альчлахгүй бүгд найрамд хятад ард улсын Дайлан хотод Дэлхийн эдийн засгийн зуны форумд оролцсноо. Тодорхой хуралдаануудад оролцож өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. Мөн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр бүгд найрамд хятад улсын ерөнхий төрийн зөвлөлийн сайд ерөнхий сайдтай уулзаж цаг үеийн асуудлуудаар, эдийн засгийн асуудлуудаар, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаар үндэсний аюулгүй байдлын зөвлөл, засгийн газраас гаргасан тодорхой шийдвэрүүдийн дагуу тодорхой асуудлуудыг ярьж уулзнаа. Та бүхний яриад байгаа 5 толгойн асуудлаар бол би бол улс орны эрх ашиг маань хангацсан тохиолдолд 5 толгойн асуудлаа Монгол Улсын засгийн газар шийдэд явнаа. 5 толгойг энэ тэнд биш Улаанбаатар хотод шийднэ гэдгээ та бүхэнд бас хэлье. Шийдэхдээ хүрвэл та бүхэн шиг ажиллахтай ажиллах ийм шаардлагатай байгаа. Мөн Хятадын Шинхуа компанитай хэлэлцээгээ үргэлжлүүлж улсын хурлын ажлын хэсгээс гаргасан чиглэлийн дагуу 5-7 бүх ордыг эргэлтэд оруулах зарчмыг ажил хэрэг болгох нь зүйтэй. Төмөр замын 51% нь Монголын төрд байхаар яриа хэлэлцээг хийх ёстой. Тийм учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын төмөр замын төлөөллийг нэмж оролцуулах гэлээ. Мөн энэ үеэр Монгол Улсын ерөнхий сайдыг Бээжинд очиж гэрээ байгуулах гэж байна гэсэн мэдээлэлд Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг аль биесээр байсураа илэрхийлсэн юм а. Монгол Улсын үндсэн хууль бусад ямар ч хууль дээр байхгүй хууль бус бие даагчдын зөвлөл гэдэг нэртэй энэ зөвлөлөөс Монгол Улсын ерөнхий сайдыг Бээжинд очиж, Бээжинд айлчиж, Бээжингийн гэрээ байгуулах гэж байна гэдэг энэ асуудал дээр аль биесийнхээ байр суурийг илэрхийлье. Ер нь бол зөндөө төслөө, зөндөө гүтгүүлээ ажлыг нэхлэх энэ чиглэлээр бол бас Японы талын хөрөнгө оруулагч талтай бол ажиллах ийм шаардлагатай. За урагшаа явж байгаа төмөр зам энэ 5-7 орд газруудын одоо байгаа чиглэлээр нь бол ажиллах энэ чиглэлүүдийг бол Хятадын Шинхуа компанитай бол үргэлжлүүлж яриа хэлцээрээ хийх ийм чиглэлээр бол яриа хэлцээгээ бол үргэлжлүүлэх ёстой. Нэгүрэл бүх ордыг бол тэр чигээр нь бол эргэлтэнд оруулах гэдэг энэ үндсэн зарчмыг бол ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. За 5 төмөр замын асуудлаар бол 51% нь бол Монголын төрд байхаар энэ яриа хэлцээг бол хийх ёстой. Тийм учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын төмөр замын төлөөллийг бол нэмж оролцуулж энэ чиглэлийн бас үйл ажиллагаа яриа хэлцээгээр үргэлжлүүлэх ийм шаардлагыг бол байгаа. Тэгээ энэ чиглэлээр бас ажлын хэсгийг бол ажиллах байхаа гэж ингэж бодож байна. За дээрэс нь бол эрсдэлд бол аль болох эрсдлийг бол буулгах ёстой. Хөрөнгө оруулалтын бол аль эрсдлийг Монголын талд нөгөө талаас нь бол Монголын талд ногдох үр өгөөжийг бол аль болох нэмэх чиглэлээр бол бас ажлын хэсэг сан Хэдэн удаагийн яриа хэлцээ одоо нөгөө Уулзалтын эхэнд Эрдэнэс MGL компани гүйцэтгэх захирал Бямсайхан 5-7 ордыг цогцоор нь ашиглах бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан нэмэн өртөг шингээж экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, ордын хэмжээнд шаардлагатай дэд бүтэц бүтээн байгуулалтын ажлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох тооцоо судалгааг хийж байна. Монгол улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байгаа хувьцааны үнийг өндөр байлгах чиглэлээр хэлэлцээг үргэлжлүүлэн өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагч талтай 3 бүлэг яриа хэлэлцээ хийгээд байна гэдгээ танилцуулсан юм а. За тэгээ 5-7 ордыг цогцоор нь ашиглах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан нэмэн өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, ордын хэмжээнд шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалт